За сайн байцгаана уу. За өнөөдөр би нэгэн эмнэлэг дээр ирээд байгаа. Спортын гэмтэл яс үений мэс заслын эмч. Мөнх Баатар эмчтэйгээ нэг уулзах гад ерөнхийдөө бильярд тоглодог хүмүүс ямар гэмтэл тэгвэл учирч болох вэ гэдэг талаас нь уулзах гад зөвлөгөө авах гад бас нэг үг унгах гад эмчингээ суучлаа. Тэгээд манай Мөнх Баатар эмч бас өөрийгөө танилцуулахгүй. За баярлалаа. Сайн байна уу та бүхэндээ? Өдрийн мэнд төргий, орой мэнд гэх юм уу, өглөөний мэнд гэх юм уу те. Өглөөдөр орой мэнд гэдэг. Өглөөдөр орой мэнд төргий. За намайг Мөнх Бадрал гэдэг. Тэгээ гэмтэл үйлчлээ. Эмч мэрэгчлээ. Энэ сан медикал эмнэлэгт бас гэмтлийн хэмжээр ингээ ажиллаж байна. Одоо сүүлийн үед ингээд байл л та. Хөдөлгөөний дутагдaltaй маш их хүмүүс байгаад. Энэ хөдөлгөөний дутагдлаасаа шалтгаалаад бид нар ч одоо яг л нэг нас оролтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судас ч юм уу те. Зүрх судасны өвчин, за энэ артерийн даралт ихсэх өвчин те. Халдварт бос өвчлөл гэж нэрлэдэг идэг. Тархалалттай. Гэх мэт энэ шалтгаанууд ч ерөөсөө ингээ хөдөлгөөнгүй байдлаас болчихж байгаа. Тэгээ нийгэм нөрөө тийм баг хүсээд байсан те. Ингээл өглөөнөөс орой болтол ингээл офс суугаал ингээл ажиллаад байдаг. За тэгэл одоо сүүлийн үед энэ цахим одоо орчин их хөгжсөнтэй холбоотой утас таблет компьютертэй зурагт ч гэх юм уу ингээд их үзэж байна. Энэтэй холбоотойгоор хүн ерөөсөө л хөдөлгөөний дутагдал орж байгаа байхгүй. Тэнгүүд одоо бид нэр хөдөлгөөний дутагдлаас гарах ганц боломж нь бол спортоор хичээлэх гэдэг хүмүүс бодоод байна шүү дээ. Гэтэл бильярд байгаа байхгүй. Тэгээ амар ингээд хүн хүчээр дасгал хийж ачаал авахгүй ч гэсэн бильярд тоглоё гэх юм бол ингээд тухайн хүн гэмтэл нь бага. Тийм. Одоо волейбол тоглоёг бол гэмтчих болно шүү дээ. Сакс тоглоёг бол одоо гэмтчих болно шүү дээ. Гэтэл бильярд тоглоё гэхээр ингээд сэтгэл санаагаа нэгдүгээр сайхан болгочих. Хоёрдугаарт ингээд алхах чадвар нь сайжирч чинь. Тэгээ нэг цаг тоглоход хэдэн мянга алхсан байдаг лээ. 2-3 км бол ямар асуудал баг. 2-3 км алхсан байна гэж байна. Тэгэхээр чи ингээд ерөөсөө алхалт гэдэг чинь л хүнийг эрүүл байх хамгийн чухал зүйл. Ядчил арга ясны булчингуудыг сайн ажиллуулж чадчихна. Энэ арга ясны булчингууд дотор чинь судас байгаа. Булчингууд сайн ажиллангууд судасны гүөх судсан дотор сайжраад. Цус одоо зүрхэн дээр ирэх ачаалан чаажирна. Зүрхэн дээр цус их ирээд бол зүрх маань өөрөө бусад бие рүүгээ шахах хурдан сайжирна гэдэг. Ингээд алхалт гэдэг чинь хамгийн чухал. Тэгэхээр одоо алхалтын спорт одоо алхалтын спортоор хичээлэн ч гэж байх. Бильярдны спортоор хичээлэх нь эсэргээрээ нөгөө халдварт бус зүрх судасны болон бусад энэ хөдөлгөөний дутагдлаас одоо сэргийлэх хамгийн чухал спортын нэг төрлөө гэж харж байгаа. Тэгээд эсэргээрээ гэмтэл бэртэл багтаа. Тийм. Ерөөсөө гэмтэл бэртэл багтаа шүү дээ. Саксны спортыг бильярдны спорттой харьцуулах юм бол юу вэ? Тэгэл яах вэ? 101-ийг харьцаад байсан баг тийм. Сакс тоглож байгаа л бид нар чи гэмтчих гээд байдаг. Ахилынхаа шүүмсийг тасч гараад. Харьцангуйгаараа бильярд тоглоод ингээд алхаа тойроод яваад байвал чинь ямар тийм өндөр эрчимтэй хөдөлгөөн хийж байгаа шүү. Гэтэ харин эсэргээрээ алхалт нь биднэрт бол эрүүл мэндэд маш тустай. За тэгэхээр мэдээж давуу тал бол байна. За нөгөө хөдөлгөөнөө нөхөх нь зүрх судасныхаа өвчнийх нь. За мэдээж одоо юу гэдгийг тэр нөгөө ганц 2 цаг өдөр тоглоод байж байгаа хүмүүст бол ямар ч эрсдэл бараг учрахгүй гэж ойлгож байна. Харин яг мэрэгжлийн одоо төвшөнд бэлтгэл сургалт хийгээд явж байгаа хүүхэд залуучууд маань бэлтгэлдээ гарах юм маш сайн халаалт их шаардлагатай байна. Тийм ээ. Бэлтгэлжилт тийм бэлтгэлжилт. За тэр зүйлүүдийг хийжээж дасгал хөдөлгөөндөө орохгүй бол бас энэ чинь нөгөө эрсдэлтэй зүйл бас байдаг юм байна. Шүрмэн сурах юм байна. За мөн одоо нөгөө мөр дохоос өвдөхөөс хулаал тиймэрхүү зүйлүүд бас болох юм байна. Тэгэхээр нөгөө аливаа зүйлт чинь нөгөө сайн тал байгаа бол муу тал байгаа, муу тал байгаа бол сайн тал байгаа гэдэг шиг яг л ийм зүйл бас байдаг байна. Гэхдээ суугаа спорт одоо суугаа ажилтаа хүмүүс бол 2-3 цаг ер нь бол өдөрт өнөө бильярд тоглолцоод стресset байлаа харж яхад бол давуу болох нь шүү. Бильярдын спорт яг хөдөлгөөн игээд байгаа. Тонголцоол, алхаал 2-3 цаг алхаал ингээл ганц цаг давуулахад гэдэг байна шүү дээ. Тэгвэл энэ дээр ямар ч гэмтэл очихгүй гэж хүмүүс бас ойлгоно. Би ч гэсэндээ саяхныг хүртэлтэй гэж ойлгосон. Тэгсэн чинь бас гэмтэл бас байж болох талтай юм байна. Тэгвэл ямар гэмтэл гарч болох юм? Магадгүй журмсдын сонголт юм уу юу? Та нэг яг мэрэгжлийн үтсэхгүй тайлбарлав.
Тийм. За яг хоо сонирхогчтой сонирхогч гэж байна. Мэргэжлийн спорт гэж байна тийм. Та бол яг ингээ мэргэжлийн спортоор нь хичээллээ. Тэгээд дасгалжуулагч хийдэг хүн шүү дээ. Тэгэхээр ингээд таны шавнар дунд ингээд за энэ тохойн өвдлөө, энэ мөрөн өвдлөө, нуруу өвдлөө, инглээ тэглээ гэсэн бас мэдээж зовиртой хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө мэргэжлийн спорт болохоор бильярд байна уу, сагсан бөмбөг байна уу, волейбол байна уу хамаагүй. Аль нэг төрлөөрөө л аль нэг үе мөчөөрөө тийм биеийн аль нэг хөдөлгөөнийг оролцуулсан тоглолт спортын одоо тийм чадварыг ашиглаж штэ. Тэгэхээр энэ яг тэр оролцож байгаа үе мөчнүүд ерөөсөө ачаалттай ажиллаад байдаг. Тэгэхээр л одоо тэр мэрэгжлийн хүн гэдэг чинь ажлыг бол ерөөсөө тул талын бэлтгэлийг бол тул талын гэдэг үстэй. Тул тал хийж байгаа учраас сонирхчийг бодох юм бол одоо хэд дахин давтсан тоогоор дасгалжуулалт хийж байгаа, бэлтгэлжилт хийж байгаа. Гэтэл юу бодож байна? Бильярд тоглодог хүмүүс зөвхөн бильярдаа тоглохоор бэлтгэл хийгээд шүү дээ. Зөв онж, зөв шаарга зохиж одоо зөв болондаа дундаа мандаа маш тийм алдаа мадаггүй зурхаал одоо зохихол бодоод байгаа боловч те ер нь би одоо дэлхийн аврагт тоглоход эсвэл одоо дэлхийн тим чансааны бильярдын одоо авраг те ийм ранка дээшлүүлэхэд миний бие, миний энэ потенциал хэдий хүртэл ажиллаж чадах юм бэ гэдэг эхлээд тогтоох хэрэгтэй. Тэгээд яг тэрэн дээрээ зөвхөн ингээ бильярд зохиод тоглоод бэлтгэлжилт хийгээд байхгүйгаараа за бильярд тоглоход за нурууны булчин тэ за түнхний булчин, өвдөгний хөлийн булчингууд за мэдээж зогтөг учраас мөр, тохой, бугуй за урталт бол урагшаа сундаг учраас мөрний үе тэ бусад энэ гарын энэ үенүүд бол мэдээж ачаалж байгааз өндөр ачаал авж штэ тэ. Тэгэхээр энэ өндөр ачааллуудынхаа бэлтгэлжүүлэлтийг маш сайн хийгээд байх хэрэгтэй. Бэлтгэлжилт буюу одоо дасгалыг сайн хийх хэрэгтэй. Зөвхөн бильярд тоглохгүй 2 толгойд булчин, 3 толгойд булчин ч юм уу те энэ үений хөдөлгөөнийг сайжруулах, энэ үений гарны булчингийн сайжруулах гэх мэтийн юм дасгалуудыг хийжээж одоо тэр ранка бид хэдэн онд ийм болноо, ингэж тэгж оролцсноо, тэр дэлхийн одоо тэр тэмцээнд би ингэж оролцсноо гэж ингэж оролцсон. Тооцоолж төлөвлөж ингэж бэлтгэлээ хийх хэрэгтэй. Хэрвээ тэхгүйгээр одоо тийм төлөвлөгөө байхгүйгаараа за ер нь одоо ингээ мэрэгжлийн спорт болчлоо. Одоо ингээ дажгүй тэмцээн төрүүлчлээ тий. Одоо мэрэгжлийн болно гэж одоо ингээ байнгын бэлтгэл хийгээд байгуул тэр хүн дээр чинь булчин ажиллах чадвар гэж. Үе тий ачаал даах чадвар гэж байна. Булчингийн ачаал даах чадвар гэж байгаа шүү дээ. Тэгэл өдөр шөнөгөө л тоглоно шүү дээ бэлтгэл хийж байгаа. Өдөр шөнөгөө тоглоно, олон тэмцээнд орно. Энэ болгонд чинь нөгөө тохооны үе, мөрний үе, за ингээ хотоодаг учраас нурууны үе ч гэх юм уу те. Эдгээр булчин шөрмөс үе юу гэдгийг зөүлийн эдүүд бүгдээрээ гимтэж болно. Ерөөс бүгд нээлттэй, аль нь ч гимтэж болдог. Тэгэхээр ялангуяа хамгийн түрүүнд миний хэлэх гээд байгаа зүйл бол ерөөс энэ парк барьж байгаа зогтдог юм. Тохооны үеин дээр маш их ачаал ирдэг. Шаригч өөрөө тийм том бул одоо юу гэдэг хүнд юм шаригч та. Тэгээд ингээ модоор зогсож байгаа яг энэ дөрвөлт нь огцом ингээ хүч болж тохооны үеин дээр маш их ачаал өгдөг. Тэгэхээр үений тийм гял мөгөөрснүүд ингээд элэгдэж гэмтэх. За шөрмөс холбоос нь сунах тийм. За босод булчин шөрмөснүүд урагдах гэх мэтийн гэмтлүүд ерөөсөө л учирч болно. Саяхан өчигдөрхөн ингээл над дээр харин манай нэг шав бэлтгэл хийжсэн. Биш миний ингээд мөр ингээд өвдөд байна. Далаар ингээд өвдөд байна. Бэлтгэл хийгээд зүгээр ингээд байж хахаар зүгээр хэрнэ. Яг ингээд хөвтөх гэдээсээ сурахаар ингээд миний мөр өвдөд байна гэж. Наадах сайн халаа. Ингээд нэг сайхан халаа гадах гал би нэг жоохон барьж байгаа л ингээд өөрийнхөө чадах арга хэмжээг л авч байгаа юм л та. Тэгэхээр зэрэг яг хуу энэ тэгвэл ерөнхийдөө нөгөө халаалтгүй орсонтой шууд очиод бэлтгэл хийгээл одоо магадгүй халаалтгүй гар барилтна гэдэг шиг халаалтгүй шууд бэлтгэл хийсэнтэй шууд холбоотойгоор энэ өвдөж болох уу? За мөрний өвдөлтийн тухай асууж байна тийм. За бильярдн дээр бол бас нөгөө уртлын баруун гар юм. Зүүн гар чинь ингээ урагшаагаа сунаад энэ гар дээр баг зэрэг ингэж ачаал гэдэг. Тэгэхээр энэ ингэлэлтэй. Ер нь хүн эрүүл хүн ер нь яаж эрүүл байх вэ гэхээр 7 хоногт 4 удаа 4-өөс дээш удаа 30 минутаас дээш хугацаанд ийм хөлсөө гаргасан хөдөлгөөн хийх хэрэгтэй байхгүй юу? Бүр ингээ зориуд тэгжээж бүх үе мөч булчин шөрмөс маань
одоо бэлтгэгдэж өөрийнхөө бие хааг ингэж авч явах хэрэгтэй боломжтой болно гэсэн үг. Энэ чинь биегээл дасгалжуулаад бэлдээлээ гэсэн үг шүү дээ, тийм. Гих хэвээр. Гэтэл манай хүн яасан байх нь? Ямар ч тийм бэлтгэл хийхгүйгээр магадгүй нөгөө сонголт байх нь. Мөрний сонголт байхгүй. Урагшаага бил одоо гараа урд тавьж байгаа л зогтгоо шүү дээ. Тэнгүүд энэ мөрнийг халаалтгүй, сонголтгүй, шууд хамаагүй ингээл бэлтгэлээ хийгээл тоглосноосоо болж л одоо аль нэг болчин шөрмөстэй мөрний үеийн доторх бүтцүүд гэмтсэн байхыг үүсэхгүй. Зөвхөн энийг чинь өвдөлт илэрж байгаа бол аль нэг жижигхэн өрөвсөл болсон байна гэсэн үг те. Тэр өрөвсөл шалтгаан байгаа шүү дээ. Гэмтсэн үү? Эсвэл одоо тэр өөрийнхөө байдлаас тэр үнэхээр ингээ хөшигдсэн байгаад халаалт юм хийхгүйгээр шууд сунгаад мөрнийхөө үеийг гэмтээсэн үү гэдэг бас учир байна шүү дээ те. Тэгэхээр яг үндсэндээ бол тэр мөрний үе өвдсөн тохиолдолд бол нарийн мэрэгжлийн эмчтэй эхлээд үзүүлэх хэрэгтэй. Нарийн мэрэгжлийн эмчид үзүүлээд нарийн шинжилгээ хэрэглэх юм. Эхлээд бол эхогоор үнэлэх боломжтой шүү дээ. Шөрмөснүүд нь хэрэг эмдсэн. Эхогоор үнэлэгдэхэргүй бол цаашдаа ямрын шинжилгээгээр бүр нарийн тодорхойлдог байхгүй. За тэгээд тэр шөрмөсний урагдал гэмтэл нь хэддгээр зэрэгтэй байна. Өөр нарийн тогтоо. Хэддгээр зэрэгтэй байна гэж нарийн тогтоож агаад үнэхээр одоо бүрэн хэмжээнд 2 см-аас илүү өдөр тасарсан бол тэр чинь метастаар байна. Одоо хагас хэмжээнд жижигхэн хэмжээнд ингээд тасарсан бол гам дэглэмээ байрна те идэх хугацааг нь өгнө гэсэн. Бүр ямар ч гэмтэлгүй байж болно шүү дээ. Тийм ямар ч гэмтэл онцлогоон дээр ямар ч гэмтэл алгаа зүгээрээ гэх юм бол нөгөө физик нөхөн сэргийн хэмжлэгээ хийгээд хэвийн одоо тоглолтоо өргөжлүүлээ тоглож болно гэсэн үг байхгүй. За бильярдын спортыг яг нөгөө яг эхнээс нь сурахын тулд ялангуяа ингээд том зорилготой би дэлхийн хэмжээний тамирчин болмоор байна гэж орж ирж байгаа хүүхэд залуучууд бол над дээр байдаг. Тэр хүүхдүүдэд бол би ингээд барилтын эхнээс нь зааж өгөхөөс өөр аргагүй байдалтай. Яг эхний барилт одоо яг үндсэн зогсол барилт харалтаас ахуулаад эхнээс нь зааж өгчээж тэр хүн левел ахна. Тэгэхгүй яг тэр одоо байгаа тэр буруу сурцсныг нь хөгжүүлнэ гэх юм бол тодорхой нэг төвшөнд очиж гацчих гэдэг. Тэгэхээр зэрэг нөгөө өөрийнх нь ингээ буруу далий зогссон байгаа юм ингээ тэгшлээд ингээд оруулчихаар гөшөөд нөгөө жоохон чилээд идэг тал байдаг. Тэрийг одоо юу гэдгийг гимтлийн зэрэгтэй авч үзэх үү зүгээр чилэлттэй гэж авч үзэх үү тэрийг ер нь юу гэж ойлгох вэ? За би бол энийг гимтэл мэдээж гимтэл биш шүү дээ. Гимтэл биш. Зүгээр ингээд тэр тухайн бильярд гэдэг одоо спортыг тоглоход тухайн хүний бие бэлтгэгдсэн л байх хэрэгтэй. Одоо тэр хүчээр зохиход тэдний хүчийг гаргаж чаддаг байхын тулд бид энэ 2 толгойт ч юм уу 3 толгойтой сайжруулдаг дасгал хийнэ ч тийм. Тэр таны одоо зааж өгсөн байрлалыг авч зохихын тулд одоо хэр удаан зогсдгийг. Одоо магадгүй 30 минут одоо 30 минутаас цаг хугацаанд ч юм уу тийм. Тэгэхийн тулд энэ өвдгөн дээр ирэх ачаалал гэж нэг юм байна шүү дээ. Энэ ачааллыг одоо авч чадах болчинтой байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тэр дасгалыг бол эхлээд бэлтгэл хийе л гэсэн. Бильярд биш дасгадаа суулт хийх юм уу те гарын 2 толгойдыг сайжруулдаг, нурууны таталтыг сайжруулдаг ч юм уу. Ийм фитнесийн гэх юм уу сэргээн засах дасгалуудыг хийж тэр тухайн спортонтой бэлтжиж одоо болчихжээ гэсэн тохиолдолд одоо жинхэнэ нөгөө нарийн юм хийгүүл одоо зүгээр байдаг болов гэж миний зүгээр одоо бодол байна л да бодолч биш л да ер нь энэ цаастаа яг шийдэх ухаан л гэсэн үг байхгүй тийм шүү дээ би хадаад болчин шөрмсөө бэлэн байх хэрэгтэй. Одоо 2 толгойд за 2 толгойд гэхвэл би 2 толгойд ажиллаж байгаа юм шүү дээ 2 толгойд болчин ажиллаж байгаа тохиолдолд палкийг зохино шүү дээ тийм. Гэтэл 2 толгойд болчин ажиллахгүй бол палкаа зохиж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энийг хүчтэй гэх юм уу одоо ямар байдгийг хүчтэй тэр эсвэл тэр одоо мянган тоглолтыг даах чадвартай эсвэл тийм болчингийн л суулга гэж л би зөвлөх байна. Ялангуяа бильярдын спортыг одоо нэг цагт одоо яг бэлтгэл хийж тоглоход 2-3 км алхсан байдгаа алхсантай тэнцдэг гэж. За тэгэхээр нөгөөдөл чинь бүр өдөртөө 6, 8, 10 цагийн бэлтгэл болон яг тэмцээн үргэлжилсэн тоглолтуудыг хийж байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө нэг бие мэдээж бас ядрал явна. За дээрэс нь маш их юм бодож ингэж ганцаархнаа ингээд тойроод явж байгаа хүн чинь тарих ядарна.
Гэт иймэрхүү асуудлууд бас их болдог. Тэгээ нөгөө ачаал даах чадвар гэж. Тэгээ ачаал даах чадварыг тэгвэл нэмэгдүүлэхийн тулд одоо тамирчин бид нар одоо яг ямар арга хэмжээ авсан дээр үү? Тэгээ нөгөө л яриа л байгаа саяны бэлтгэлжилт дасгалжуулалт булчин тий одоо энэ булчингийн хөгжил халаалт тий үений холбоос энэ чанга сул байдал бид нар л одоо хамгийн сайн байх хэрэгтэй. Халаалт бол мэдээж байх ёстой шүү дээ. Заавал тоолт болгоны өмнө ялангуяа мөр, тохоо өгдөг түнхний үеүүдийг бол заавал халааж оролцох. Хэдий зүгээр ингээд ширээ тойроод алхаа явж байгаа боловч маш дажгүй өндөр ачааллыг авч байгаа шүү дээ. Тийм учраас ер нь халаалт ерөөсөө тухайн үед л яригдана. Тухайн тоглолтын өмнө заавал. Түүнээс гадна би энэ бильярдыг тоглоход энэ булчин маань илүү сайн байх ёстой. Тийм учраас би фитнесд яваад энэ булчингаа хөгжүүлж байгаа гэдэг л ийм л нэг дасгалжуулалт яриад байгаа. Баггүй дасгалжуулалт буюу булчингийн хөгжилж гэж ярьж инсүү шүү дээ. Ажиллах чадварыг хөгжилж юм. Мэдээж тэр нарийн одоо харах марах тэрийг нь тэндэн зохих мох гэдэг чинь мэдээж хэрэгтэй. Гэтэ яг тэрийг харж байгаа тэндэн зохихын тулд энэ булчин чинь хүчтэй ажиллах чадвартай л байх хэрэгтэй. Тэгэхээр танд гэж хэлэх гээд байгаа юм тэр яг энэ чайргийг тэгж зохиход, тийм хүчээр зохиход ажиллах чадвартай булчингаал сайн тасгах хэрэгтэй гэж. Зөвхөн халаалт биш. Тусдаа тасгал хийгээдэй гэсэн үг байхгүй. За тэгвэл ямар ч хэлсэн одооноос би нэг дасгал одоо тамирчтай ямар ч хэлсэн манайд одоо бильярд сонирхдаг хүүхэд залуучууд бүгдээрээ бильярд тоглохын өмнө заавал одоо би халаалтыг заавал хийх нь вэ шүү. Тэгэхгүй халаалтгүй орчих юм бол бас гар хөл өвддөг болох нь шүү манайхан бас зүгээр нэг тоглоод идэг бас ид биш яхан. Төвлөрөл гэдэг юмн дээр энэ одоо нэг сэтгэл зүй бас нөлөөлж яг нөлөөлдөг яг шинжлэх ухааны талаас та дээр сонирхож ирсэн болов. Гэхдээ нөлөөлөх байх та. Ер нь баг ихэнх зүйл нь сэтгэл зүйл сэтгэл тэр төвлөрөх чадвар л одоо энэ спортод аль спорт зөвхөн бильярд спортод хамгийн чухал юм бол төвлөрөл. Тий. Тэгээ төвлөрлөл одоо хамгийн чухал гэж зүйл үздэг шүү дээ. Тэр бие хааны хөгжил байна уу те? Тэгээ булчингийн ажиллах чадвар байна уу тэр нь хамаахгүй. Бүр ялангуяа бильярд спорт бол бүр 100%, 100-аас ч илүү хувь одоо сайн төвлөрж ээж яг тэрэндээ гүн уусан орж ээж одоо тэр тухайн бильярдыг сайн тоглоол те. Их байлгүй л гэж би бодож байна л да. Зүгээр л миний л бодлоо л да юм л те. Мэдээж одоо нэг чинь спортод сэтгэл зүй хэрхэн нөлөөлөх үү гэдгийг маш олон судалгаанууд байгаа л да. Эхлээд төвлөрч сураад дараа нь одоо энэ булчингаа хөгжүүлдэг ч юм уу заавал булчин хөгжүүлж гээгүй л дээ. Зүгээр одоо хүндрэл одоо өвчлөөсөө өвчтсөн сэргийлэл гэж байгаа шүү дээ. Тэгсэн дээр. Тэгэхээр нэгдүгээр төвлөрлөө сэтгэл зүйн одоо тэр бэлтгэлжилт буюу одоо айцч байд юм уу? Эсвэл одоо энэ бясалгал хийгээд төвлөрдөгч байдаг юм уу те. Тэгээд өөртөө итгэх чадалч байдаг юм уу те. За би энийг хожино, чадна, бүтээн гэсэн тийм өөртөө итгэх чадвар байх нь одоо хамгийн чухал зүйл болов уу гэж бодож байна. Яг бильярд тоглоход ер нь яг хамгийн их ачаал авдаг хэсэг нь яг аль хэсэг юм шиг санагдсан байна. Би бол ерөөсөө энэ нурууны латизимус дорса гэдэг юм булчин байдаг. Энэ булчин л хамгийн их ачаал авдаг гэж боддог. Угаасаа ингээд яг ингээд бүр 90 градус ингэж нуглараад. Гэтэ нэг тийм ачаал гэхээс илүү бид нар чи яг та нар шиг нэг олон цаг мангаар олон 10 цагаар тоглохгүй л бид чинь эсвэл 1-2 цаг л тоглож байгаа шүү дээ. Тэгээл гараад. Тэгэнгүүт биднэрт тийм ачаал гэхээс илүү нөгөө чангарч барьсан булчингуудаа илүү их ингээд сунгаддаг. Сонголтын дасгалаа бараг хийчээд их гоё болоо гарчлаа гэж байна. Тэгээд сонирхогч одоо мэрэгжлийн хоёр ч арай өөр шүү дээ. Өөр төвш. Тэгээд бид нар чинь ингээл ажил ихтэй ч юм уу одоо нийгэм гэр бүл одоо босод зүйлсээс шалтгаалсан одоо стрессүүд байж таа тийм. Гэтэл одоо бильярдыг тоглохдоо зөвхөн тэрэндээ төвлөрч байгаа байхгүй. Одоо ямар олон юм бодохгүй шүү дээ. Олон юм бодохгүй ядс нэг юм бодож ийн гэж юм бясалгал шүү дээ. Тэгэл яах вэ? Тэгэхээр бильярдыг нэг цаг тоглоод булчингуудаа сайхан сунгаад та. Тэгээд ингээд сонголтын дасгал гэж амар чухал дасгал шүү дээ. Тэгээд булчингаа сунгаад тэгээд сэтгэл зүгээ сайхан ингээд чөлөөтэй төвлөрөөд ингээд нэг юм уу 2 цаг ингээд болоо гараад ирэхэд надад л юм ачаал авсан санагддаг. Харин жисэргээрээ амарцсан санагддаг. Тийм шүү. Гэтэ нэг 2-3 цаг ингээд одоо 3-4 цаг ч арай тоглоог баха.
Тэгээд байхад ер нь бол энэ нуруу нэг болчин их ачаал авдаг болов гэж ер нь бодож байна. Таамаглаж байна. Яг ингээд та хэдийн хувьд бол ингээд доошо бүх юм буцаад байшлан ингээд тий хүмүүс бол гарал гэж боддог. Магадгүй тохон мохон дөр мэдээж ачаал авах л та мөн. Мэргэжлийн тамирчид маань ихэвчлэн мөрөн л өвдөж байна. Миний ч гэсэн яг мөр өвдөж исэн. Гэхдээ би бол яг нэг сонголтын дасгал хөдөлгөөн аль болох хийж чийдэг. Тэгэхээр зэрэг яг тэрэн дээр авах арга хэмжээ нь ерөнхийдөө яг тэгээд өвдсөн байгаа үед юу яах хэвээр вэ? Яг одоо тэмцээн дээр тийм яг одоо юу гэдэг манай хүүхэд одоо юу гэдэг нөө дасгал бэлтгэл хийж байгаа багшаа миний мөр өвдөөд ингээд ороод ирвэл одоо жишээ би яах хэвээр вэ? Тийм. Ер нь ингэх хэрэгтэй л дээ. Гараад дийлэхгүй чадахгүй өвдөх те. Эсвэл зүгээр ингээд өвдөж байгаа юм шиг мэдрэмж байх. Өвдөлтийн зэргийг эхлээд үнэлчих хэрэгтэй. 1-ээс 10-аар үнэл наатаа. 10 болвол маш хүчтэй өвддөг. Одоо хүн тэсгийн аргагүйгээр одоо төрөх өвдөлт гэсэн үг шүү дээ. 0 1 мэг гэвэл зүгээр нэг өвдөж байгаа юм шиг өвдгүүж байгаа юм шиг тухайн хүн өвдөхгүй байх зарим нэг те. Тэгээ 3 4 5 мав болоод ирвэл одоо 3 муу 2 юм уу 3-аас дээшээ эм уухыг зөвлөдөг. Хүчин амдахаар эм. Inside одоо бидний парацетамол те, цитрамон, индамон, ибупрофен, диклофенак, өвчин амдах танол эдгээр чи бүгдээрээ нэг төрлийн нэг бүлгийн эмнүүд баггүй. Тэгэхээр энэ эмнээс нэг ширхгийг уучих хэрэгтэй. Заавал тухайн юуг л ярьж байгаа шүү дээ. Тухайн моменттой ярьж байгаа. Тэгээ уугаад өвдөлтийг намтахын мэдээж хүлээн шүү дээ. Тэгээд сонголт халаалтаа сайн хийж байгаад одоо тухайн тэмцээнээр дуусгах хэрэгтэй шүү дээ. Тэгээд дуусгах. Харин дараа нь юу хэлэх вэ гэхээр мэрэгжлийн эмчтэл хандна. Өөр юм байна. Одоо гэмтлийн эмчнэртэй зөндөө олон хувийн эмнэлгүүд байна. Зөндөө олон газрууд байна шүү дээ. За мэдээж одоо танай эмнэлэгч нөгөө спортын гэмтлийн одоо чиглэсэн эмнэлэг учраас мэдээж одоо шууд танах руу явуулъя одоо. Тийм шүү. Тэнгүүч бид нар үзээд за яхагоор ороод за энд өвдөж байгаа бол энэ шүрмэс гэмтсэн байх боломжтой. Эхлээд үздэг байхгүй. За ингэж хөдөлж чадчихна уу, ингэж хөдөлж чадчихна уу, ингэж мөр зөв. Ингэж хөдөлж чадчихна уу, ингэж хөдөлж чадчихна уу гэх. Энэс энэ үзлэгээсээ мөрний аль шүрмэс гэмтсэн байх боломжтой вэ гэд мэдээд авчих шүү дээ. За тэр шүрмэс л одоо яг ажиллах үед өвдөл зөөр илэрж ин да. Тэгэхээр энэ шүрмэс үрвшил босноо, урагдал босноо, урагдал нь бол бүтэн босноо яасан бол гээл тооцоол авчиж байна. За тэндээсээ эхоогоор хараад та. Эхоогоор хараад бүрэн бос байна уу, бүрийн юм уу гэд бас шийдчих бол. Эхоогоор онцлогдохгүй юм гэж бас байна. Тэгвэл имрат чинь та. Имраагаад бүтэн яг ингээ гараад 100% аншилчлаа гэсэн үг шүү дээ. 100% аншилсан тохиолдолд бол дараачийн одоо эмчилгээний арга бол тодорхой болдог. Манайх чинь ингээд тэр өвчин байж магадгүй гэж бодоод эмчлээд идэг. Энд чи эсэргээрээ хүн өөрийгөө ингээ хордуулаад эмтэйгээд байна гэсэн үг. Тэгэхээр хизээч магадгүй тийм байхаа гэж бодоод эмчилгээ дур мэдээ эмчилгээ ер нь болохгүй л таа. Тийм шүү. Тэгээд ялангуяа юм гэмтлүүдэд авсан тохиолдолд эст арга хэмжээ авах. Эст үзүүлж. Тэгвэл болохоор гэмтэл ирээдүйд хор хөнөөлөлттэй одоо ахыг өвчин болж үүсэх боломжтой гэсэн үг. Яг одоо нөгөө ядарснаа яаж мэдэх вэ? Одоо жишээ нь зарим хүмүүс ядраад байна гэсэн хэрнээ зүгээр нэг юу ч хийхгүй байгаа хэрнээ л ядраад байгаа юм шиг мэдэж яваад байдаг тий. За зарим нь одоо нэг бэлтгэлд ороод өстой нэрэ хандаад өгнөөл гэж бэлтгээд нөгөө тэмцээн дээрээ очиод нураад очдөг тий. Тэгэхээр энийг ер нь бол яг ингэж зохицуулах талаас нь яг нэг мэрэгжлийн үднээс нэг тайлбарлал зөвлөгөө өгвөл. Яг ангаах ухаанд бол ингэж байгаа. Одоо булчингийн хүчээр хэмжиж байна. Тэгээ булчингийн ядарсан байна уу, ядраагүй байна уу? Хэр их даац авж байгаагаар нь хэмжиж байна тий. Одоо эсвэл л одоо хүний өөрийн тийм асуумжуудаар хэмжиж болно шүү дээ. Та ингэсэн үү, тэгсэн үү. Эсвэл л одоо энэ мэдрэл сэтгэц талдаа бол одоо бүр невроз гэдэг архаг ядаргаа гэдэг өвчний он шүртэл байж идэг тий. Гэх мэтчлэн. Тэгэхээр манай тал болонгууд энэ спортын гэмтэл ч юм уу тий. Энэ талдаа бодонгууд тийм хүчүүдээр хэмжиж идэг. Хүч. Одоо бэлтгэлийн өмнө тийм хүч гаргаж байсан. Бэлтгэлийн дараа тийм хүч гаргаж байна. Тэгэнгүүт энэ хүний маань одоо энэ баланс нь тийм хүчтэй баланстай байна. Энэ балансыг 2-3 сарын дотор хизээ тэмцээн. Тэ? Оргилд нь тэр хүртэлт нь оргилд нь гаргахын тулд ийм бэлтгэлийг хийн. Ингэж өнөөдөр 10-ыг өргөсөн бол маргааш 11-ийг
маргааш өргөсөн бол нөгөөдөө намарна гэж системтэй төлөвлөгөө гаргаад за тэгээ яг тэр системтэй төлөвлөгөөнийхөө дараа одоо 3 сарын дараа тэр булчингийн ажиллах чадвар нь оргил үедээ хүрсэн ба шүү дээ тий. Яг ингэж системтэй явахгүй болвол яг л нөгөө юу ч хийхгүй бол мэдээж ядарна шүү дээ. Тийм шүү дээ. Юу ч хийхгүй, тасгалж хийхгүй, юу ч хийхгүй бол булчин ажиллахгүй байх тусмал ядарх уу? Ядарна. Булчингаа ингээд ажилуулад дасгаж чадах юм бол ядрал бага байна. Өдөр болгон бэлтгэлтэй байгаад их юм бол нөгөө булчин чинь санана шүү дээ тий. Энэ эзэн ямар зөвөн байна тий. Өдөр болгон л намайг ажилуулад ах юм. Тэгвэл би өдөр болгон ажиллаж явах ёстой байна гэд хүчээ нөөцөлж эхэлнэ шүү дээ. Тэм дотроо. Яг л тэрийг л хэлж байгаа. За тий. Яг л энэ асуу хариултыг хүсэж ирсэн. За ерөнхийдөө бол миний асуулт ямар ч байсан дууслаа. Тэгээд манай бильярдын спортын тамирчдад зориулаад ерөнхийдөө бас нэг эмчээсээ бас нэг хэлэх дутуу үлдээсэн нэг юм зөвлөгөө байвал бас нэг хэдүүлдэг. За яг хөө бильярдын спорт ч гэлтэхгүй бүхэл спорт ер нь чухал тий. Гэхдээ бильярдны спорт ч нөгөө одоо бие бялдар юм хүм орохгүй гэж бас бодоод байж болохгүй л дээ. Тэгэхээр бүх үе мөч орж байгаа хөдөлж байгаа. Тэгэхээр бильярдны спортоор хичээлж байгаа бол нэгдүгээрт тасгалжуулалттай. Нэгдүгээрт одоо нөгөө төвлөрөл сэтгэл зүйх. Хоёрдугаарт одоо булчин тэр үе мөчний тасгалжуулалт. За гуравдугаарт бол тоглолт бүрийн өмнө халаалт. Халаалт гэдэг маш чухал байна шүү. Энэ халаалтаа хийж ороорой. Хэдий жижигхэн өвдөлт үүсэж байгаа ч гэсэн тэр чинь яваандаа том гэмтэл урагдал болох боломж болцоо нэх байдэн шүү гэж хэлэх байна да. Яа за. За өстой их баярлалаа. За баярлалаа танд. Гой бас үнэхээр гой зөвлөгөөнүүдийг авч чадлаа. Одоо нөгөө мэдхийг хүссэн зүйлүүдээ бас миний хувьд бол мэдэж авч чадлаа. Тэгээ үзэгчд маань хүртэл бас нэрэлж тийм юм болов уу гэмээр юмнууд бас зөндөө гой гарч ирлээ. Тэгээд зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Танд бас спортын өндөр амжилт хүсье. Олон шав төрүүлээрэ төв дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргаарай гэж хүсье.